Сургалтын агуулгыг Австрали, Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага боловсруулав. Хүн дээлтэй ажлын байр. 2 дугаар хэсэг. Хүний эрхийг хангасан орчин нөхцөл бүрдүүлснээр ажилтан, ажил олгогчийн хоорондох хамтын ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгддгийг сургалтын өмнөх хэсэгт дурдсан. Хүний эрхийг зөрчдөг байгууллагад хинж ажиллахыг хүсдэггүй. Ажилд орохоос өмнө нийгэмдэх нэр хүнд, байгууллагын соёл, үнэт зүйлсийг нь судалж, итгэл төрсний үндсэн дээр хүн ажилд орох хүсэл гаргадаг. Ажиллаж эхлэхээс өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрхээ баталгаажуулдаг. Байгуулагч бас хүний эрхийг санаатаа зөрчөөд байдаггүй. Нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс урт хугацаанд хамтран ажиллахыг эрмэлзэж буй ажилтан, ажил олгогч талууд харилцан ойлголцох нь хамгийн чухал. Хүний эрхийг зөрчихөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэхийн тулд ажилтан, ажил олгогч харилцан үүрэг хүлээж хамтран ажилладаг. Энэ удаа ажлын байраа хүнд ээлтэй болгохын тулд ажилтан, ажил олгогчийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олж мэднэ. Эрдэс баялагын салбарт хүний эрх гендрийн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулахдаа салбарын ажилтнуудаас ажлын байрны нөхцөл бодит байдал дээр ямар байгааг санал солилцож тодруулахад дараах асуудлуудыг дурджээ. Үүнд эрүүл мэнд цалин хөлс хөгжил. Нэгдүгээрт, компаниуд ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Тиймээс ажилтны эрүүл мэнд ажлын байрны орчин нөхцлөөс илүүтэй хувь хүний амьдралын хэвшил, дадал зуршилтай шууд холбогдож байна. Хоёрдугаарт, цалин хөлсний жишийг тогтчихсон. Энэ салбарт хүний нөөц хязгаарлагдмал учраас бага цалингаар ажиллах боломжгүй, мэдлэг туршлагатай, чадвардаг боловсон хүчин ажлын байрны орчин нөхцөл, цалин урамшууллыг нь харгалзан сонголт хийдэг. Гуравдугаарт, хувь хүний хөгжлийн сургалт бараг байхгүй. Анх ажилд ороход уурхайн зүгээс ажлын байр, ажилтны үүрэг хариуцлагыг танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтанд хамруулдаг. Дөрөвдүгээрт, уурхайчид ч хоорондоо эвлэлтэнд нэгдэх, эрх ашгаа хамгаалах талаар идэвх зүтгэл гаргадаггүй. Үйлдвэрчний эвлэлэд цалин хөлс нэмэх хасгад л анхаардаг. Уурхайчид боломжийн цалин хангамжтайч нийгмийн тусгайлсан халамж хүртдэггүй. Ажил олгогч тал уурхайчдаа тогтвортой ажиллуулах хүсэл сонирхол багатай. 5 дугаарт, уурхайчид авч буй цалингаал бодхоос ирээдүйн эрсдлээ тооцдоггүй. Хүнд нөхцлөөр тэтгэврт гардаг. Ажлын байрны нөхцөл уурхайчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаагаас эхлээд үнэхээр хэвийн ээлтэй орчинд ажиллаж буй эсхийг нь тодорхойлох талаар хийж буй ажил одоогоор алга байна. Ажил, ар гэрийн тэнцвэр. Нэгдүгээрт, хуарангийн орчинд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн өрөөнд орох хориотой, дүрм журамдаач тодорхой заасан байдаг. Гэвч эр нөхрөө хардсан эхнэрүүд уурхад ажиллаж буй эмэгтэйчүүдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж асуудал үүсгэдэг. Нийгмийн сүлжээндх хамт олонны группт 2 хүний хоорондох хувийн захидал харилцааг дэлгэсэн хил ам хийсээр гэмгүй эмэгтэйг ажлаас нь халуулсан тохиолдол гарч байсан. Хоёрдугаарт, эхнэр нь байгууллагын хүний нөөцөд гомдол гаргаж, нөхөртөө арга хэмжээ авахуснаар тухайн залуу ажлаа үргэлжлүүлэн хийж чадахгүйд хүрчээ. Хамт олонныхоо өмнө нэр хүндээ алдсан залуу төслийн дараагийн шат эхлэхэд өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан түүхч байна. 3 дугаарт, уурхайчин залуусын гэр бүлийн хүн, эхнэрүүд нь утсаа таслаад найз нөхөдтэйгөө наргиж цэнгээд алга болчих тохиолдол цөөнгүй. Үүнээс болж залуус ажлын байр, хуарангийн орчинд ганцаараа байхдаа төсөөллөөр хямардаг. Энэ нь ажлын байранд элдв асуудал гарахад нөлөөлөх нь ч бий. Залуус хувийн асуудлаа хэн нэгэнд тэр бүр яриад байдаггүй. Тиймээс бухимдал, сэтгэл гутралаа хэрхэн даван туулдаг нь тодорхойгүй. 4-дүгээрт, уурхайчдыг сайхан байр, сайн хоол ундтай, өндөр цалин хангамжтай гэж нийгэмд ойлгуулдаг. Бодит байдал дээр уурхайн ажил асар их төсвөр төвчээр шаардсан хүнд хөдөлмөр. Залуу уурхайчдад гэр бүлийн үйл ойлголцлоос үүдэлтэй сэтгэл зүйн асуудал хамгийн их тулгамдж байгаа бол гэр бүл нь цэгцэрсэн 40-оос дээш насныхан сэтгэл зүйн хувьд харьцангуй тогтвортой байна. Ажлын байрны ялгуурлан гадуурхалт. Ихтэйд сургууль төгссөн инженер, техникийн ажилтнууд хүмүүсийг албан тушаал, зэрэг дивээр нь ялгаж харьцдаг. Уурхайчдыг хар ажилчид, халтар операторууд, кадрын хариуцсан халтрууд гэх мэтээр гутаан доромжлох, ялгуурлан гадуурхах байдал түгээмэл ажиглагджээ. Энэ нь ажлын байран дахь сэтгэл гутралыг өдөөж хамтын ажиллагааг боомлж байна. Ажлын байрны орчин нөхцөл.
Нэгдүгээрт, эмэгтэйчүүдэд хүүхдэд төрүүлж асрах хугацаанд нь тэтгэмж олгодог цөөхөн байгууллага бий. Хүүхдэд асрахаар чөлөө авбал ажлаас нь халах энүүхэнд. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд амьдрал дээр хэрэгждэггүй хэвээр байна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэл шинээр захиалж хийлгэн олгодог болсон. Гэвч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн тусгайлсан хөтөлбөрийг компанийн үр ашиг бүтээмжтэй уялдуулан ойлгож хэрэгжүүлж чадахгүй байна. Эдгээр асуудлыг ажил олгогчийн зүгээс ойлгож, компанийн бизнесийн бодлого, үйл ажиллагаа, үйл явц бүрт тусган байгууллагын соёл дадал болгосноор ажилтны эрхийг хүндэтгэх зан үйлийн стандарт тогтлоо гэж ойлгож болно. Эрдэс баялагын салбарт дээрх асуудлууд яагаад оршсоор байна вэ? Бодлого, дүрм журам, стандарт гэх мэт зохицуулалт байхгүйгээс үү? Тэгвэл яагаад бодлого зохицуулалтгүй байна? Ажил олгогчийн зүгээс дээрх асуудлуудыг хөдөлмөрийн бүтээмж, ашигт ажиллагаанд нөлөөлнө гэж үзэхгүй байгаагаас үү? Яагаад хөдөлмөрийн бүтээмж, ашигт ажиллагаанд нөлөөлнө гэж үзэхгүй байна вэ? Ирээдүйд гарч болзошгүй эрсдэл, өөрчлөлтийн талаар мэдэхгүйгээс үү? Эсвэл ирээдүйг мэдэрч өөрчлөх манлайлал дутагдаад байна уу? Гэх мэтчлэн асуултаас асуулт урган гарна. Дээрх асуултын хариултыг нэгдсэн үндэсний байгууллага, бизнес ба хүний эрхийг удирдах зарчимдаа тодорхой дурдсан. Бизнесийн байгууллага хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, сэргээх системд тулгуурлан удирдах зарчмуудыг мөрдөх хэрэгтэй. Монгол улс бизнес ба хүний эрх хөтөлбөрт нэгдсэн Азийн 7 улсын нэг юм. Бизнес ба хүний эрхийг удирдах зарчмыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бид дээр дурдсан ажилтны эрхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээс гадна компани үйл ажиллагаанд дараах эерэг дүн гарах нэ. Хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөг бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд учрах эрсдэл гэж үзэн тухайн эрсдлийг тогтоох, арилгах, тайлагнахтай холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлснээр байгууллагын дотоод хяналтын тогтолцоо, эрсдлийн удирдлагын менежмент сайжирна. Хүний эрхийн магадлан шинжилгээ хийснээр зөвхөн хүний эрхийн асуудлыг шийдээ зогсохгүй, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, гендрийн тэгш байдал, авилга, хээл хахуйлгүй шудраг орчин гэх мэт нийгэмд үн цэн авчрах эерэг нөлөөлөл бий болж, компани засаглал, үйл ажиллагаа тогтворж байна. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх компани тогтвортой сайн засаглал бий болсноор ажлын байранд ая тухтай орчин, нөхцөл бүрдэж, ажилтнуудын харилцаа, хандлага өөрчлөгдөнө. Үр дүнд нь ажиллахад таатай орчин нөхцөл, ажил мэргэжилдээ дуртай, тогтвор сууршилтай ажилтнууд бий болно. Тухайн байгууллага хүний эрхийг дээдэлж, байгаль орчинд ээлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой болсноор нэр хүнд нь өссөн. Үр дүнд нь компани бүтээгдэхүүн үйлчлэгээ, борлуулалт сайжирна. Хүний эрхийг хүндэтгэх үүрэг нь компани нийгмийн хариуцлагын ойлголтоос огт өөр гэдгийг ялгаж ойлгох учиртай. Тухайлбал, цар тахлын үед байгууллагууд сайн үйлсийн аян өрнүүлж, олон нийтэд амны хаалт, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивсан нь компани нийгмийн хариуцлагын арга хэмжээ юм. Харин бизнес хүний эрхийн үүрэг нь ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа цар тахлын халдвар авахгүй байх орчин нөхцөл бүрдүүлэх, ээлж солилгүй ажилуулахгүй байх, урт хугацаагаар ажилуулснаар гарч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, тэр дундаа сэтгцийн эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм. Бизнес ба хүний эрхийг компани нийгмийн хариуцлагаар нөхөх боломжгүйг байгууллагууд сайтар ухамсарлах хэрэгтэй. Бизнес ба хүний эрхийн хүрээнд компани зайлшгүй гүйцэтгэх үүрэг бол хүний эрхийн магадлан шинжилгээг тогтмол үр дүнтэй хийж гүйцэтгэх юм. Хүний эрхийн магадлан шинжилгээ нь эрсдлийн үнэлгээний нэг төрөл. Ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, ажил олгогчийн үүрэг хэрхэн ямар төвшөнд асуудал үүсгэж байгааг олж илрүүлснээр эрсдлийг бууруулах, шилжүүлэх, шийдвэрлэх, эрсдэлд нөхцөл бий болохоос зайлсхийж, хамтын бүтээмж нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулах боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, компани үйл ажиллагаагаар дамжуулан хүний эрхэд сөрөг нөлөө үзүүлэх, зөрчхөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг илрүүлэх, бууруулах, арилгах, мөн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор үйл ажиллагаанд цогц магадлан шинжилгээ хийхийг хэлж байгаа юм. Хүний эрхийн магадлан шинжилгээг талуудын тэгш оролцоотойгоор дараах байдлаар хийж гүйцэтгэнэ.
Нэгдүгээрт тодорхойлох, үнэлэх. Бизнесийн үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөг тодорхойлох, үнэлэх. Хоёрдугаарт төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Тодорхойлсон хүний эрхийн сөрөг нөлөөлөл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх. Гуравдугаарт гүйцэтгэлийг хянах. Оролцогчдын уялдаа холбоог сайжруулах, чадварчуулах замаар үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгох, үйл ажиллагааны хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих. Дөрөвдүгээрт нээлттэй ил тод мэдээлэх. Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх явц үр дүнг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх. Бизнесийн үйл ажиллагаанаас бол байгаль орчин нийгэм эдийн засгийн тодорхой нөлөөллийг бий болгож яадаг гэж үздэг. Үүн дээр бол хүний эрхийн нөлөөллийг бас чухалчилж авч үздэг байгаа. Хүний эрхийн нөлөөлөл дотроо нийт тэргуунд анхаарч үзэх хэрэгтэй. Хүний эрхийн асуудлуудыг бол бас компаниуд гаргаж ирж илрүүлэх нь чухал байдаг. Энэ дээр бол одоо жишээлбэл цалин хөлсний асуудал, бүх төрлийн ялгуурлан гадуурхалтаас ангид байх, ажлын байрны дарамт хүчирхийлэлс ангид байх, ажилтнуудад эвлэлтэн нэгдэх хэрэгчлөөг бий болгох, хүүхдийн хөдөлмөрийг төвчж хөдөлмөрөөс ангид байх гэх мэтчлэн энэ асуудлуудыг бол гол нь бол анхаарч үзхийг бол олон улсад бол зөвлөдөг байгаа. За яг энэ хүрээнд эдгээр асуудлуудыг гол илрүүлдэг арга зүй нь болохоор өөрөө хүний эрхийн магадлан шинжилгээгээр илрүүлдэг байгаа. Олон улсад болохоор Нэгдсэн үндэсний байгууллагаас бол 2011 онд бизнесийн байгууллагуудын бүрдэх удирдах зарчим гэдгийг бол 31 зарчмаар гаргасан. Энэ 31 зарчмын хүрээнд бол бизнесийн байгууллага хүний эрхийг хүндэтгэх үүрэг хүлээж байгаа. За хүндэтгэх үүргээ илэрхийлэхдээ бол нийт тэргуунд анхаарч үзэх ёстой хүний эрхийн асуудлуудыг илрүүлж энэ асуудлуудаас л үзүүлж сөрөг нөлөөлөл эрсдлүүдийг тооцох замаар энэ эрсдлийг бууруулах, арилгах тал дээр бол компани удирдлага үүрэг амлалт авч ажиллах болов ёстой гэсэн зарчмууд бол олон улсад байгаа. За энэ манай Монгол улсад бол 2019 оноос л энэхүү бизнес хүний эрхийн зарчимд бол нэгдэн орж бол байгууллагууд дээр бол энэ тал дээр бол бас үнэлгээнүүд хийх хүний эрхийн магадлан шинжилгээг бол компанийнхаа бизнесийн үйл ажиллагаанд бол хийлгэж байгаа тохиолдлууд бол байгаа. Ажилтны хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой дараах үнэлгээний хуудсыг компани удирдлагууд татан авч бодитоор үнэлж үзхийг зөвлөж байна. Тэдгээр нь хөдөлмөрийн харилцаа, ялгуурлан гадуурхалтаас ангид эргэтгэж байдал, хүн дээлтэй ажлын байрны ажил, амралт, цалин хөлсний зохицуулалт, хөдөлмөрийн мүлжлэг, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эвлэлд нь нэгдэх, санал гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, ажилтны нууцыг хадгалах, ажилтанд хүлээлгэх сахилгын шийтгэл, бусад тушаал шийдвэр. Хөдөлмөрийн харилцаанд үүссэн хүний эрхийн зөрчил, сэтгэл санаа, бие махбодод үзүүлэх дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гомдол хүлээн авах, шийдвэрлэх. Кемпийн орчны аюулгүй зохистой байдал. Ариун цэврийн хангамжийн эрх. Эрдэс баялагын салбарт бодитоор оршин буй хөдөлмөрийн харилцаандах хүний эрх, гендерийн зөрчлүүдийг хэрхэн илрүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлж, бууруулахын тулд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх хэрэгтэйг сургалтын энэ хэсгээс бид мэдэж авлаа. Өмнөх сургалтаар бид хүн дээлтэй байгууллагын талаар судлахдаа хүний эрхийг хүндэтгэх, гендерийн тэгш байдлыг хангах үйл явцыг бизнесийн загварт хэрхэн нэгтгэхийг олж мэдсэн. Байгууллагууд бодит судалгаа, тоо мэдээллээ энэ мэтчлэн илрүүлээд орхих бус магадлан шинжилгээ, үнэлгээ хийж хүний эрхийн зөрчил, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгахтай холбоотой арга хэмжээ авч түүнийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх нь зөвхөн тухайн компани төдийгүй нийгмийн хөгжилд маш олон эерэг нөлөө үзүүлдэг байна.